Сүүлд хөтөлбөрийнхөө эхэнд Монгол Улсын ерөнхийлөгчийн улсын хурлд өргөн барьсан төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ. Энэ оноос төрийн тэрэгний санаачлагаар Монгол Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт орж цоо шин агуулгаар хэрэгжиж байгаа. Монгол Улсын түүхэнд анх удаа иргэд өөрсдөө төсвөө захиран зарцуулахад саналаа хэлж, татварын мөнгө даргын үзмжээр биш иргэний шийдвэрээр хэрэгтэй оновчтой зүйлд зарцуулагдаж эхэлсэн. Харин ерөнхийлөгч төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төсөл санаачлалаа. Орон нутгийн хөгжлийн санд хоримтлагдсан мөнгө аймаг, дүүрэг, сум хороодод хуваарлагдочихдоо засгийн газар гаргасан журмын дагуу 4 үндсэн элтгэцүүрийг харгалзаж байгаа. Тухайн орон нутгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, татварын орлого бүрдүүлэлтийн байдал, хөгжлийн индекс үүнд хамаарч байна. Гэхдээ энэ 4 элтгэцүүрийг тэгш хэмжээнд авч үзэж байгаа нь учир дутагдaltaй байгаа гэж үзэн ерөнхийлөгч төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилжээ. Тэгэхээр засгийн газраас бол 12 оны 9 сарын 15-нд тогтоол гаргаж журмаа батлахдаа бүх 4 үзүүлэлтийг бүгдийг 25% баталчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө ухаан хамаас хамаарах үзүүлэлт маань 25% болоод ухаан хамаас хамаарахгүй бус үзүүлэлт нь 75% болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо шинэ өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийг хөдөө орон нутгад ажиллахад иргэдээс их тийм санал гомдол нэлээд гарч ирсэн. Тэрний юу юм гэхээр адил хэмжээний адилхан одоо сум орон нутагт тэнгэр газар шиг ялгаатай хөрөнгө мөнгө шилжигдэж орж ирж байна. Нэгдүгээрт нь тийм ээ. Хоёрдугаарт нь болохоор энэ одоо хуваарлж байгаа тэр үзүүлэлтүүд нь бас тийм юу биш байна. Орон нутгийн асуудлыг тийм харуулж байгаа үзүүлэлт болж чадахгүй байна. Тэгээд үнийг бас ингээд илүүтэй хуулийн зааж доктортой үйлчлэхээр ингэж яж болохгүй юу. Тэгэхээр бид одоо ингээд нөгөө хуулийн заагаагүй зөвхөн заавар журмаар ингэж батлагдсан тэр хувь хэмжээгээр явахаар дараагийн жил нь ямар болох вэ? Тэрний дараагийн жил нь ямар болох вэ гэдэг ингээд энэ докторгүй тийм байдал бий болоод байна гэсэн тийм шүмжлэх гарсан л да. Тэгээд ялангуяа энэ нөгөө ухаамын үзүүлэлтийг 25%-аар тавиад ингээд явахаар одоо ямар ч ажил гарч иж ингээд тэгэхээр нэг 13-4 мянган хүнтэй нэг аймаг тухайлбал 8 тэрбум төгрөг ингээд орон нутгийн сандаа хуваарлагдаад авч яхад 30 мянган хүнтэй 40 мянган хүнтэй 50 мянган хүнтэй аймгийн төвүүд 700-800 сая төгрөг авч байгаа. Хүн ам нь 4-5 их мөртлөө авч байгаа хөрөнгөний хэмжээ нь бараг 10 дахин байх бахаар юм ялгаа гарч ирж байна л да. 3,000 хүн амтай баханга дүүрэг газар нутгийн хэмжээ том гэдгээрээ 7.7 тэрбум төгрөг авч байгаа бол яг үүнтэй адил 3,000 хүн амтай суманд орон нутгийн хөгжлийн сангаар 200-аас 300 сая төгрөг ногдож байна. Хүн амын тоо ингэж төсвийн мөнгөний хуваарлалт нөлөөлж барагч чадахгүй байгаа жишээ олон байна. Ялангуяа дэд бүтц сайжруулах шаардлага хамгийн өндөр байгаа нийслэлийн иргэдэд орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгө хүн ам багтай орон нутгийн иргэдээс хэд дахин бага ногдохоор байгаа нь асуудал болж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд манай дөрөвт 2.4 тэрбум төгрөг ирсэн. Тэгээ 2.4 тэрбум төгрөг ирснээр бид нар бол яг ямар ч ус ирсэн мөнгөнийхөө хэмжээнд бол иргэдээсээ саналыг аваад зохион байгуулалтыг гэдэг хэрэгжүүлж байна л да. Тэгээд нөгөө талаасаа бас энэ харахаар хуваарлалт нь үнэхээр асуудалтай байна. Өөрөлдвөл хөрөнгө мөнгөний хуваарлалт. Нийтдээ 20 хороноос ирсэн санал. За нэг хоронд дээрс доотлол нь 20 байршил дээр ажил хийлгээ гэдэг. Тэгээ ингээд нийт багцаагийн тооцоод үзэхээр 80-100 орчим тэрбум төгрөг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар ч байсан эхний ээлжинд эхний 5-ыг нэрмэлж авсан. Өөрөөр хэлбэл нэг хорон дээр гарсан 5 төрлийн ажлын эхний 5-ыг нэрмэлж аваад тэр 5 дээрээ бид энэ жил тодорхой хэмжээний мөнгө гаргаад зургийг боловсруулад төсвийг гаргуулад үцхэд нэг 20 орчим тэрбум төгрөгийн ажил болж байгаа байхгүй. Тэгэхээр бид 20 орчим тэрбум төгрөгөөс энэ жил 2.4 тэрбум төгрөгөнд ажил хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нар цаана бэлэн 10 тэрбум төгрөгийн бэлээхэн ажлын саналууд нь байж байна. За дахиад цаашдаа одоо бид нар 2014 он гараад 9 жил эхлээд бид нар 2014 оны 2 сард 3 сард энэ орон нутгийн хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ гэд хороод ороо нийт иргэдийн санал асуулга авахаар нөгөө өмнөх шийдэггүй ажлуудаар чинь дахиад ажлууд нэмэгдэж орж байна. Тэгээ ингээд яваад ирэхэд нөгөө бидний нөгөө хуваарлагдаад байгаа 2.4 тэрбум бол хаанаач өрөхгүй тодорхой. Холбогдох байнгын хороод дээр гишүүдийн гаргаж ирсэн болсны санаа ялангуяа анслагдсан аймагуудаас одоо сонгогдсон гишүүд хэлжсэн л да тийм. Энэ төврөө чиглэсэн нүүдлийг бүр илүү гэсэн дэмжсэн маягтай ийм өөрчлөлт заалт болоод байгаа юм шүү гэжсэн. Та энэ дээр юу гэж тайлбар өгөх вэ?
Тэгэхээр энийг нэг тийм өнгөцөх юм харлаган байдлаар харж дүгнэх өөрөө буруу л та. Тийм тэгээ бас сая би төсвийн байнгын хороо энэ хороодын юм дээр ингээ харж байхад асуудлынхаа цаад учир шалтгаан нэг олохгүйгээр тийм улс төрөөр хийрхсэн тийм байлэр зарим хүмүүс хандаад байгаа шиг санагдсан. Тэгэхээр энэ орон нутгийн хүчин сангийн өөрийн зорилго болохоор нэг орн одоо юу гэдгийг Улаанбаатар хотод ч юм уу эсвэл нэг тийм орон нутгийн сум аймагт хүн олон болох тийм зорилго бид дагуулаагүй шүү дээ. Тэгээ Монгол хүмүүс чинь уулаасаа тооны хувьд хязгаартай тий. Тэрийг бид нар энэ томьёо хэрэглээд тий 10 сая болгох чадахгүй 20 саяч болгох чадахгүй. Бидний 2.8 сая хүн байдгаар л байж байна тийм үү. Тэгэхээр энэ одоо орон нутгийн хүчин сан чинь нэгэнд тэнцээ одоо сууршаад амьдарч байгаа тэнд амьдарч байгаа хүмүүсүүдийн 5 дахыг л тогтой байлгах тийм л одоо гол зорилготой шүү дээ тийм ээ. Энэ жилийн 240 тэрбумын 60 тэрбум л хүн амаас хамаарч хуваарлагдаад 180 тэрбум буцаас бос үзүүлэлтээс хүнээс хамаарахгүй зүйлээс хуваарлагдаж байна тийм. Эн чинь өөрөө хүнээ дэмжихгүй байгаа байхгүй юу. Тухайлбал одоо тодорхой төвшин төрөнгөд хичнээн баг хүнтэй байна. Тэр хэмжээгээр илүү одоо санхүүжилт аваад тийм. Одоо засаг дарга нар юм уу одоо хитэн цөөн хитэн дарга нар л улам цөөн хүнтэй болцсон малд проблем байхгүй харин авдаг мөнгө их болоод ингээд явах тийм байдал гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө хүнийхээ үзүүлэлтийг илүү өндөр түвшинд тавьж байж дарга нар нь одоо нөгөө хүнлүүгээ хандсантай хүнийхээ хойноос хөөцөлдсөн тийм л одоо бодлого руу бид нар орж үзээд шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг хүний үзүүлэлтийг 70% болчихвол Улаанбаатар руу мөнгө төр шилжих гэдэг бол зүгээр хий хардлага. Зүгээр харлахын бодлого гэж би бас хэлмээр байгаа даа. Тэгээд Улаанбаатар хотод би ингээд 14 онд засгийн газраас төсөвдөр оруулсан тооцоонууд үзсэн л дээ. Аймаг орнот хуваарлагдсан тэр нэг орон нутгийн хөгжлийн мөнгийг санд оруулж байгаа шилжүүлгийг яг тэр аймаг орнотын хүнд нь хуваагаад үзэхээр Улаанбаатар хот болохоор улсын дунд ч бас 5 дахин бага хөрөнгө авч байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо шин Дорногов аймагт улсын дунд ч 6 дахин их мөнгө. Орон нутгийн хөгжүүлэх сангийн мөнгийг хуваарлахдаа хүн амын тоог 25 биш 70% харгалзаж үзэх тухай өөрчлөлтөөс гадна төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 2 төрлийн шалтгаан байгаа юм байна. Үүний нэг нь орон нутгийг татвараас давсан орлогоо дараа ондоо шилжүүлэн ашиглах эрх олгох тухай байгаа юм а. Аймаг орон нутаг нэгэнт орлого олж байгаа бол тэр орлого нь орон нутгатаа байх ёстой. Ингээд хуучин хурааж авдаг энэ тогтолцоо орон нутгийг орлогоо нэмэгдүүлэх татварынхаа одоо орлогыг хурааж авах тэр эдгэх зүйн ашигыг бууруулж байна. Нөгөө төгөөс нөгөө аймаг орон нутаг чинь орж ирж байгаа татварынхаа нэмэгдэл орлогыг дээшээ хураалгахгүй тулд маш богинохон хугацаанд тэрийг хэрэгтэй хэрэггүй юм зараад ингээд дуусгачихдаг тийм ээ. Тэгээ тийм учраас энэ өөрөө бас нийтийн мөнгийг буруу зарцуулах тийм одоо юу болоод байна механизм болоод байнаас агуулгаар энийг бид нэрөөсөө нэмэгдэл орлого олох болох тэр нь өөрөө орон нутгад үлдэх орон нутгад үлдэхдээ орон нутгийн хүчин сангийн нэмэгдэл хүсэр болоод ард иргэд дээр юун зарцуулахын шийдэж байдаг юм тогтолцоолоо оруулах ийм одоо шинтгэл хийгээд явж байгаагийн эсрэг тийм заалтын ч орцоо явж байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн одоо зардлага тавсан орлогыг дээш нь хураах биш тэнд нь үлдэх гэсэн тийм одоо бид нар юг оруулж өгöd байгаа юм л да өөрчлөлтийг. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт холбогдох байнгын хороогоор авч үзэн улсын хурлын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэ 7 хоногт чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь болох юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад хийж байгаа төрийн ажил 3 өдрөөр үргэлжилж байна. Ажлын эхний өдөр Мансуудагийн ардын их хурлын ордонд Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн нэлбэгт орж бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улс бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гар үсэг зурлаа. Мөн Монгол Умар Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлсэн байна. Тэрээр хоёр улсад эдийн засгийн харилцаан дээр бие биеийг нөхөж хамтран ажиллах боломжийн талаар дурдахтаа Монгол улс бол далайд гарцгүй ороо. Бид бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын дэд бүтэц далайн бомбуудыг ашиглаж бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх сонирхолтой байна.
төмөр зам, агаарын болон авто тээвэр, мөн бомб ташиглах чиглэлээр өргөн хамтарч ажиллах боломж бидэнд байна гэж үздэг. Үүний зэрэгцээ мал аж ахуйн цогцлбор байгуулах шийдвэр Солонгосын тал гаргасан байдаг. Энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Энэ чиглэлээр бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улсын залуучууд мэргэжилтнүүдийг Монголд сургах, мөн манай мал аж ахуйн мэргэжилтнүүд энд ирж хамтран ажиллах бүрэн боломжтой гэд бүгд найрамд Ардчилсан Солонгос ард улстай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх их боломж байгааг манай ард иргэд аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид ойлгож ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн гэдгийг Солонгосын талд хэлээд идэвхтэй яриа хэлцээ өрнүүлэхийг уриалж байна гэсэн юм а. Айлчлалын 2 дахь өдөр буюу өчигдөр бүгд найрамд Ардчилсан Солонгос ард улсын Тамунжоны цэрэггүй бүсэд зочлоо. Тэрээр 38 дугаар өр өргөт зочилсон гадаад орны анхны төрийн тэргүүн болсон юм а. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гомын хаан Монгол хатны бунхныг бүтсэн байна. Мөн айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ким Сусаны нарны ордонд зочилж бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улсын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын хөгжил дэвшилт онцгой говья байгуулсан нэгэн эрхэмт Монгол улсын ерөнхийлөгч Чингисийн одонг гардуулдаг. Энэ жил Чингисийн одонг Монгол улсын 14 дахь ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, сангийн сайд, төлөвлөгөөний хорооны дарга, сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр төмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн өнөө жил 80 насыг зоогolж байгаа Думаагийн содон юм а. Улсын хурлын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний эзэн Чингис хааны төрсөн өдөр болон орон даяар тэмдэглэн Монгол бахархлын өдөр болгож бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Чингис хааны одонг 7 дугаар сарын 11-ний өглөө олгодог байсан бол шинэ хуулийн дагуу Чингис хааны одонг Монгол бахархлын өдөр гардуулж явахаар болсон юм а. Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил 11-р сарын 4-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдана. Эдгээр арга хэмжээгээс хамгийн чухал нь Чингис хааны одонг гардуулах ёслол юм а. Өнгөрсөн 7 өнөخت Монгол улсын ерөнхийлөгч нийслэхтэй удирдлагуудтай уулзлаа. Хотын захиргааг баян ушуур нүүлгэх, үйлчлэгийг иргэдэд ойртуулах, Улаанбаатарыг нэг төвд хотоос олон төвд хот болгон хөгжүүлэх шийдвэр гаргасан гээд хотын дарга нийслэлийн онцлог 55 шинжилгээ ажлаас танилцууллаа. Мөн нийслэлийн төсвийг танаж таарч байгаа нь төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудад саад учруулахар байгааг хэлсэн юм а. Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудад хандан хэлсэн үгэндээ ажилдаа хэмжиж болохуйц, хүрч болохуйц зорилт тавих хэрэгтэй. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын дөнгөж гаргаж, өрсөлдөх чадвар, авилга, хүнд сурчлын үзүүлэлтийг нээлттэй болгох, дараа нь өссөн үзүүлэлтийг буулгах арга тодорхойлж хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм а. За мөн төр өөрөө аж ахуй эрхлэлдэг байдлыг хаалгад хот манлайлж энэ ажлыг дэмжих нь зүйтэй гэлээ.